Өрхийн бизнест альва бизнест амжилт гаргахад нөлөөлдөг хүчин зүйлсүүд байдаг. Бизнест бэлтгэх энэ маш чухал. Бизнес хийхин тулд юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. За бизнесийн бэлтгэлд юу ордог вэ? Бизнесийн бэлтгэлд юу ордог вэ? Туршлага судлах хэрэгтэй. Сургалтанд хамрагдах хэрэгтэй. Энэ бол бизнесийн бэлтгэлд хамаарагдана. Амжилтанд хүрэхэд хөдөлмөрийн хуваарьтай байх ёстой гэнэ. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ажиллагааг төрөлжсөн олон ажиллагаа болгон задлж ажиллагаа бүрийг өөр гишүүн гүйцэтгэх аргыг хөдөлмөрийн хуваар гэж хэлж байгаа. Иймээс монголчууд маань бас хэзээ дээрээс дээр үеэсээ юу гэж хэлсэн бэ гэхээр ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй, хамтдаа хөгждөг гэж сургаж иржээ. Аз туршсан бизнес эрхэлдэг байх. Аз туршсан бизнес. Ашиг олно гэсэн бодолтойгоор шинэ арга зам, шинэ бүтээгдэхүүн туршин үзэх, төсөл хэрэгжүүлэхийн эрсдлийг мэдэж байгаа учраас ашигын төлөө шийдвэр гаргах чадвартай байх нь ашиг авах, амжилт гаргах арга байдаг. Иймээс бас манай ухаанд хүмүүс юу гэж хэлж ирсэн бэ гэхээр өөдлөхөд санад сэдэх, уруудахад унтаж идэх гэж. Шинийг санаачлагч байх ёстой, шин зүйлийг туршдаг байх ёстой гэсэн үг. Аз туршсан бизнес эрхлэгч амжилттай ажиллагаа явуулвал нөөц баялаг нь улам нэмэгдэж, амжилт нь улам тэлж ядгаа. Амжилтанд хүрэх дараагийн хүчин зүйл алдагдсан боломжийн өртөг тооцож, сонголт хийх чадвартай байх. Ажил үйлчилгээний олон хувилбараас нэгийг нь сонгож авснаар өөр бараа үйлдвэрлэх, ажиллагаа явуулах бусад боломжоо алддаг бөгөөд эдгээрээс хамгийн бага өртөгтэйг нь сонгож чаддаг байх хэрэгтэй. Сонголт хийдэг байх ёстой, шийдвэр гаргадаг, тийм ээ. Сонголтыг зөв хийх нь амжилтанд нөлөөлнө. Илүү зардал гаргахгүй байх боломжийг хангаж өгдөг. Бизнес бол шинжлэх ухаан. Өөрөөр хэлэх юм бол бизнес бол хийх дүрм нь тодорхой. Тэрнээс гадна шинжлэх ухааны ололтуудыг ашигладаг байх ёстой. Шин техник, шин технологиг хэрэгэлсэн бизнес амжилтанд хүрдэг. Үйлчилгээ үйлдвэрлэх хамгийн шилдэг арга технологиор явуулах хэрэгтэй. Нийгэм хөгжиж байгаа учраас бизнес өргөжж байдаг. Өргөжлийн хэрээр шинжлэх ухааны ололт амжилтыг хэрэгэлсэн нь амжилтанд хүрдэг. Бизнесийн амжилтын илэрхийлэл бол түүний өргөжлөлт юм аа. Дандаа өргөж тэлжээдэг гэсэн үг. Бизнес бол хөгжил юм аа. Дандаа шатаар өксөж, авирч хөгжиж байдаг. Бизнесийг өргөжүүлэхийн тулд нэг арга байдаг. Тэр нь бие биеэ баяжуулсан бүтээгдэхүүн, бие биентэйгээ холбоотой бүтээгдэхүүнтэй байх ёстой. Бие биеийнхаа үн цэнийг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүнүүдийг хамтд нь хөгжүүлэх хэрэгтэй. Ганцхан бүтээгдэхүүнээр биш, ийм л олон бүтээгдэхүүн үйлчилгээгээр явах ёстой. Аль нэгнийх нь үн нэмэгдэхэд нөгөөхийнх нь тэр түүний эрэлт өсөд борлуулалт нэмэгддэг учраас ийм бие биенээ баяжуулсан бүтээгдэхүүн үйлчилгээ чухал байдаг юм аа. Аль нэгнийх нь үн буурвал түүний эрэлт ихсвэл яадаг вэ гэхээр борлуулалт нэмэгдэнэ, орлого өснө, ашиг нэмэгдэнэ. Бизнес бол хөгжил. Бизнесийн орон зайн тухай ярих хэрэгтэй бид нар. Улс орны эдийн засагт бүхэл бүтэн зүйл байлаа гэхэд дотор нь олон төрлийн бизнесүүд байдаг. Бар, заан, хулган, зурам, мөнөг. Бар бизнес гэдэг нь тухайн орны эдийн засгийг чирч явдаг эдийн засгийн салбарт ажилладаг бизнес. Манай оронд уул уурхай гол орлогыг бүрдүүлдэг учраас манай орны бар бизнес бол уул уурхай ашигт малтмал дээр суурилсан. Одоо тэрүүнийгээ боловсруулдаг, боловсруулдаг эцсийн бүтээгдэхүүн гаргадаг байж энэ бол бар бизнес. Заан бизнес хэмжээний хувьд ярьж байна. Маш том хэмжээтэй. Дараа нь яг эднэртэй хамтарч ажилладаг
эднэрийн хажууд мэрж амьдардаг бизнесүүдийг хулгана, үнэг, зурм гэж хэлдэг. Том жижиг бизнесүүд хамтарч түншилж ажиллаж иж бизнес явна. Тэрнээс гадна бизнесийн орон зайн дээр ямар ч бизнес эрхэлсэн тэр бизнес дээрээ ялгарсан онцлогтой үйл ажиллагаа явуулвал амжилтанд хүрч болдог. Энийг яагаад хэлж байна гэвэл зарим хүмүүсийн ярианаас харахад манай хажууд дэлгүүр байдаг, жишээлбэл өсчин байдаг, цайны газар байдаг, нээгээд хэрэггүй энэ байгаа гэж хэлэх гээд байдаг. Тэр байгаа бизнесүүдтэй өрсөлдөхөөр өөрөө ялгаралтай, онцлогтой үйл ажиллагаагаа явуулахад амжилтанд хүрч болдгиймаа гэдгийг сонирхуулж хэлж байгаамаа. Бизнес засаглал их чухал байр суурь эзэлдэг. Засаглал гэдэг нь юуг хэлж байгаа вэ гэхээр бизнест гишүүдийн оролцооны тогтолцоог тодорхой байлгахыг сайн засаглал гэж хэлдэг. Хэн удирдах вэ? Хэн юу хариуцахыг тодорхой байлгана гэсэн үг. Засаглал сайн байх нь бизнесийн амжилтанд нөлөөлдөг. Далимдуулаад нэг жишээ хэлэхэд хөрөнгийн зах дээр топ компани хувьцааных нь үн өсөж идэг топ компаниудын 1 номерын үзүүлэлт нь засаглалын үзүүлэлт байдаг. Засаглал нь хэр доктортой байна уу гэдгээс хамаарат хүмүүс хувьцаа худалдаж авч хувьцааны үн нь өсөж идэг гэсэн үг. Бизнес судлал 12 дугаар ангид бид нэр бизнесийг хэрхэн эхлүүлэх, хэрхэн өрнүүлэх талаар ярина. Энэ хүрээнд орчин үед өргөн хэрэглэгдэж байгаа бизнес загварыг ярина. Бизнес загварын нэр нь бизнес хавтан. Бизнес хавтан 9 элементээс тогтдог. Юуны өмнө хэрэглэгч, дараа нь энэ хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан үнэт зүйл, түүнийг хэрэглэгчдэд аваачдаг сувг, хэрэглэгчтэй тогтоох харилцаа, эндээс олох орлого, үндсэн үйл ажиллагаа, үндсэн нөөцүүд, үндсэн түншүүдийг ярилцаад өртөг зардлын бүтцийг нь авч үзнэ. Амжилт хүсье.